Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Усан замын тээврийн тухай хууль 2003 онд анх батлагдсан бөгөөд 2011, 2015 онуудад нэмэлт өөрчлөлтүүд орсон. Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдтай хөгжиж, амрагч аялагчид томоохон нуур, гол мөрний эрэг орчимд амарч зугаалах нь ихсэж байна. Үүнтэй холбогдуулан усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах, бүртгэл хяналт зохион байгуулалтыг сайжруулах, аймаг орон нутаг, тээвэрт оролцогч иргэдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зэрэгээр усан замын тээврийн тухай хуулийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нийцүүлэн үүссэн хууль улсын хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасан шаардлага нийцүүлэн усан замын тээврийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулж Монгол улсын засгийн газрын хуралдаанаар хилэлцүүлж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн билээ. Усан замын тээврийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгасан болно. За үүнд усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлага, төлбөртэй үйлчилгээ, авч буй зорчигчийн даатгал, усан замын тээврийн үйл ажиллагаа, аюулгүй байдлын хяналт, усан замын тээврийн хэрэгсэл, объектын бүртгэл, гэрчилгээжүүлэлт, үзлэг, тооллого, тээвэрлэгч, хөлгийн ахмад, жолоочийн болон зорчигчийн сахилга бат үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн онцлогоос хамааран иргэн хамгаалах, авран туслах, байнгын бус ажиллагаатай нэгжийн тухай, арилжааны шин чанартай усан замын тээврийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтөөр эрхлэх тухай, иргэдийн ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор нэгдсэн зохион байгуулалттай усан замын төв буудал байгуулах асуудал, усан замын тээврийн тухай хууль тогтоомж зөрчигчдод хүлээлгэх хариуцлагын тогтолцоо, хуулийн нэр томьёо, өнөөгийн хэрэгцээ шаардлага, бусад хуульд нийцүүлэх зэрэг асуудлыг тусгасан болно. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Усан замын тээврийн тухай хуулийн шинжилсэн төслийг хэлэлцэж шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсан баярлалаа. Гамбат сайд баярлалаа.